За хамтдаа өнөөдөр Эхлэл номны 36-аас 39 дугаар бүлэг хүртэл хамт уншчихлаа. За ямар тач бид нар өдөр бүр Библийг уншдаг зуршилтай болохын тулд хамтдаа Библийг унших энэ аяллыг эхлүүлчихэд явж байна. За мэдээж амар биш байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Гэхдээ амар биш байх тусмаа энэ бүхний ард маш их ёроол, маш их нэгүсэл байгаа гэдэгт бас итгэлтэй байна. За өнөөдрийн уншсан 36 дугаар бүлгээс эхлээд хамтдаа ярилцъя. За 36 дугаар бүлэг дээр бол одоо Исаакийн хоёр хүү, ууган хүү болох Исавийн үр удмын тухай бол ерөнхийдөө бичигдсэн байна. За Исав бол одоо Едом гэдэг үндэстний одоо өвөг дээдс болсон. Мэдээж бурхан Авраамийн үр удмыг өрөөнө гэж хэлсэн учраас Исав хэдийгээр ууган хүүгийн эрхээ алдсан, эцгээсээ авах ёроолоосоо одоо тийм ээ ёроолоо бас алдсан гэд олон алдаа дутагдaltaй зүйлийг хийсэн боловч бурхан Авраамыг бодож, Исаакийг бодож, Исав гэдэг энэ хүний үр удмыг бас Едом гэдэг бас нэгэн агуу үндэстэн болгож хувиргасан. За тэгээд 36 гээд бүхэл бүтэн нэг бүлэгт энэ Исавийн тухай бол бас дурдаад Эхлэл ном маань бол одоо цаашаа явж байна. За 36 дугаар бүлэг дээр бол ийм зүйл гарч байна. За үүний дараа бол 37 дугаар бүлэг. За 37 дугаар бүлгээс бол Израилийн түүх бол одоо ерөнхийдөө нилээдгүй гүнзгий одоо эхлэж байгааг одоо харж байна. Заавал Израиль бол одоо 12 хүүтэй байсан. За энэ хэсэгт бол одоо 11 хүүгийн тухай бол тодорхой одоо бичигдсэн байгаа. 11 дэх хүү бол одоо Йосеф байсан. Йосеф. Англиар бол одоо Жозеф гэж одоо бичдэг. За энд бол одоо Йосеф гэж одоо бичсэн байгаа. За бид нар бол Йосеф гэдгээр нь одоо сайн мэднэ. За Йосефч вэ, Юсефч вэ, Жозефч вэ одоо бүгдээрээ нэг хүнийг илэрхийлж байгаа. За Яаковын одоо хамгийн хайртай эхнэр болох тийм ээ Рахелээс төрсөн 11 дэх хүү бол одоо Йосеф байсан. За Йосеф бол одоо онцгой хүү байсан. Яаковч түүндээ маш их хайртай байсан. Одоо эндээс харах юм бол тийм бооз насан өндөр болсон хойно нь төрсөн Йосефтэй эцэг Израиль нь бусад хүүхдүүдээсээ илүү хайртай байв. Тийм учраас түүнд өргөн ханцуутай, урт хормойтой, үзмжтэй сайхан хувцас хийлгэн өмсүүлдэг байжээ. Эцэг нь Йосефт хинээс ч илүү хайртай болохыг ах нар нь хараад түүнд атаархан орсож улмаар түүнтэй эвтэй найрсаг харьцаж чадхаа болсон байна. За Яаков бол Йосефт одоо илүү их одоо хайртай байсан. Тийм ч учраас 10 ах нь бол одоо Йосефт бол асар их атаархдаг байсан. За тэгээд Йосеф бол одоо зүүтэл тийм ээ. Одоо ингээд ах нартайгаа цуг одоо ингээд тариа хаддаг. Тэгээд өөрийнх нь багталсан тариа, ах нарынх нь багталсан тариа ингээд байж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өөрийнх нь багталсан тариа нь яг голд нь ах нарынх нь багцлаад боочгсон тариа нь тойроод тэгээд Йосефийн багталсан тарианд мэхин ёсолж байгаа. Ийм зүгцүүтэл. За үүнийг бол сонсоод бол ах нар нь бол бүр дургүй нөр тийм ээ. Тийм ээ. Одоо чи бидний хаан болохгүй юу? Чи бидний дээр гарахгүй юу? Чи ер нь яах гээд байна гэх маягаар нилээдгүй дургүй бол. За бас нэгэн зүү дахиад зүүдэл. Нар сар 11 одыг зүүдэлдэг. За гэтэл тийм ээ. Өөрт нь тэр нар сар 11 од бүгд мэхийж байгааг бас ингээд хардаг. Ингээд ерөнхийдөө бол бурхан Йосефээр дамжуулан юу хийх гэж байгаа вэ гэдгийг одоо тийм ээ одоо хэлээд исэн байгаа байхгүй юу. За та нар нөгөө зүүд гэдэг үгийг англиар dream гэж нэрлэдэг.
одоо тийм ээ мөрөөдөл гэдэг үгийг ч англиар бас dream гэж нэрлэдгийг та нар бас мэдж байгаа бах. Тийм ээ. За тэгээд дээрэс нь солонгосоор ч гэсэн зүүдийг бас гүм гэж нэрлэдэг. Бас солонгосоор мөрөөдлийг бас гүм гэж нэрлэдэг. Тэгээд ерөнхийдөө Йосефт харуулад байгаа энэ зүүд нь хожим нь Йосефийн амьдралд одоо биелдэг байна. За ингээд 37 дугаар бүлэг дээр бол тийм ээ юу болж байна гэхээр ах нар нь Йосефийг эхлээд алахаар шийддэг. Гэхдээ хамгийн том ах болох Реүбен бол дүүгээ алахаас бол маш их санаа зовж байсан. Тийм учраас дүүгээ бол амьд үлдээхээр шийдэж тэгээ Медианы худалдаачдад одоо тийм ээ дүүгээ худалддаг баг. Тэр худалдаачд нь хаашаа явж байсан бэ гэхээр Египт рүү явж байсан. Ингээд Йосефийг 20 мөнгөн зоосоор худалдаж аваад нөгөө худалдаачид тийм ээ Йосефийг бол Египтэд аваачаад боол болгон зардаг байгаа. За энэ үйл явдал бол одоо 37 дугаар бүлэг дээр гарч байна. 36 дээр. Гэтэл тэр үед Медиан үндэсний худалдаачид Йосефийг Египтэд аваачаад Египтийн хааны ордны торгон цэргийн дарга Потифарт боол болгон худалдсан байна гэж. За тэгсэн байгаа үз. За ингээд одоо 37 дугаар бүлэг дээр бол Йосеф бол худалдагдж байгаа тухай бичигдсэн байна. За тэгээ Потифарын герт бол одоо Потифарын ажлыг хийдэг. За үүний дараа 38 дугаар бүлэг дээр гинт одоо энэ Юдагийн тухай бол гарч байгаа. Юдагийн тухай гарч байгаа. За Юда бол одоо 2 хүүтэй байсан. Тийм ээ. 2 хүн харамсалтай нь одоо зүү зөксгүй амьдэрснаас болоод 2 хүн хоёулаа өгч байгаа. Тухай 38-ын 6 дээр бичигдсэн байна. Юда нь ууган хүү Эрдээ эхнэр авч өглөө. Бүсгүй нэрийг Тамар гэдэг байв. Гэвч Юдагийн ууган хүү Эр нь мөнхийн эзний хувьд хорон муу хүн байсан учраас мөнхийн эзэн түүнийг хөнөөжээ. Тийм байгаа биз? 10 дээрээс харуул түүний хийсэн энэ үйл нь мөнхийн эзний дургүй хүргэсэн учраас мөнхийн эзэн түүний амийг хөнөв. 2 хүн хоёулаа бурхны өмнө буруу зүйл хийснээс болоод үхэж байгаа. За тэгэхээр үхэлд хүргэдэг гим нүгэл гэж байдаг. Ер нь бүх гим нүгэл хүнийг үхэлд хүргэдэг. Хүн яагаад там руу явж байгаа вэ гэхээр гим нүглээс болоод л там руу явж байгаа. Тэгэхээр гим нүгэл гэдэг зүйл өөрөө ийм аимшигтай зүйл. Үр дагавар нь юу вэ гэхээр үхэл юм аа. Тэгэхээр уг нь бол бид нар бол гим нүглийг жигших ёстой. Бас гим нүглээс бас айх ёстой. Гим нүглээс бас ичих ёстой. Гим нүглээс бас хол байх ёстой. Харамсалтай нь энэ гим нүгэл гэдэг зүйлээр бузар сүнс биднийг дандаа уруу татж бидний итгэлийн амьдралыг бол нурааж байдаг. Тийм ээ? Гим нүгэл бол одоо хүйтэн зүйл юм аа гэж. Тийм ээ? Бид нэр одоо итгэлийн амьдралаар амьдрах энэ гал халуун сэтгэлийг бүлээн болгож өгдөг зүйл бол гим нүгэл юм аа. Гим нүгэл бол тийм учраас хүйтэн зүйл юм аа гэж байгаа. За ингээд энэ Юдагийн 2 хүү бол ингээд гим нүгэл үлдснээс болоод сурж байгаа тухай бол 38 дугаар бүлэг дээр гарч байгаа. За тэгээд хамгийн сүүлд уншсан 39 дугаар бүлэг дээр бол Йосеф бол үргэлжлээд ингээд гардаг байгаа. Йосеф бол үргэлжлээд гарна. За тэгээд Потифарын герт бол одоо тийм ээ зарагддаг. За эндээс харж байгаа нэг зүйл юу вэ гэхээр энэ ингэж үзэгдсэн байна. 5 дээр. Ийхүү эзэн нь Йосефт гэр орон болон өөртөө байгаа бүхнийг хариуцуулан өгсөнд мөнхийн эзэн Йосефийг бодоод тэр Египт хүний гэр орныг ерөөжээ гэж байгаа. За Авраамд нэг ийм амлалт өгсөн та нар санаж байна уу? Эхлэл номны 12 дээр. Та нарыг ерөөгчдгийг би ерөөж, та нарыг хараагчдгийг би харна. Тийм ээ? Ерөөсөө Йосефийн төлөө Потифарын гэрийг ерөөдөг. Израилийн төлөө бүхэл бүтэн Египт гэдэг орныг ерөөдөг.
Ерөөсөө энэ Бурхны хүн гэдэг чинь өөрөө тийм ээ маш чухал үүрэгтэй. Тийм учраас Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн Есүс Христэд итгэтэн тэгвэл чи болон гэрийнхэн ч аврагт. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр гэр бүлийнхнийхээ дундаас эхлээд та аврагдсан байгаа бол танаар дамжуулан танаа гэр бүлийг өрөөх гэж идэг. Энэ ишлэл надад маш гоё санагдсан. Тий. За 39 дугаар бүлэг хүртэл. За тэгээд эндээс бас нэг харж болох зүйл юу вэ гэхээр Потифарын эхнэр нь бол одоо Йосефт унтахаар бол нилээдгүй их Йосефийг зовоодог. Гэхдээ Йосеф энэ нүглийг бол үлдээгүй л дээ. Одоо бүр энд өвчгдсэн байгаа. Потифарын эхнэр нь Йосефийг өдөр бүр гун шалах боловч Йосеф түүний үгийг сонсохч хүсэлгүй, түүнийг хавтуулдагчгүй, дэрэгдэн ойртон очдогчгүй байлаа. Тийм учраас тийм ээ энэ гим нүглийг Йосеф хийгээгүй. Магадгүй Йосеф энэ гүм нүгэл дээр одоо тийм ээ яг энэ 39 дугаар бүлэг дээр Йосеф бүдрээд унчих юм бол 40 дугаар бүлгээс цааш Йосеф гэж байх байсан. Тийм учраас энэ маш чухал. Тийм учраас гим нүгэл хийхгүй байх арга юу гэхээр түүний үгийг сонсохч хүсэлгүй нэгдүгээрт илүү хэрэггүй юм сонсох шаардлагагүй гэсэн. Тэгээд түүнийг хавтуулдагчгүй тийм ээ. Одоо гим нүгэл над руу ингээд ойрхон ирээд байгаа шүү дээ. Тийм ээ. Ойртуулахгүй гэсэн. Тэгээд гим нүгэл над руу ойртоод ирээдвэл би өөрөө цухтаа. За тэгээд өөрөө бас дэрэгдэн ойртон очдоггүй. За энэ бол ерөөсөө гим нүгэл хийхгүй хамгийн шилдэг арга юм байна гэж одоо хараад суучлаа. Өдөр бүр гун шалах боловч гэж байгаа байхгүй юу? Хэвээ нэр өдөр бүр бид нэр шаралтанд орсон. Тийм ээ. Өдөр бүр бид нар гим нүглийн уруу татлаганд орж идэг. Өдөр бүр бид нар өдөр бүр бидрийг энэ ертөнц бузар сүнс махан бие бидрийг зовоож идэг. Тийм учраас Илч Паул би өдөр бүр өөрийгөө өхүүлдэгэ гэж хэлсэн нь тийм учиртай байна. Тэгэхээр бид нар одоо хэрэгтэй хэрэггүй юм сонсох шаардлага байхгүй. Хэрэгтэй хэрэггүй газруудаар явах шаардлага байхгүй. Өстө очих өстө газар очиод сонсох өстө юмаа сонсоод, унших өстө юмаа уншаал, хийх өстө юмаа хийгээл амьдрах юм бол итгэлийн амьдралаар сайн амьдарч чадах байхаа гэж одоо бодож шүү. За энэ үргээд өндөрлөдөг юм да. За тэгээд дараагийн бүлгүүдээр дахин уулзъя.